За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн ярих сэдвээр нь юуны тухай ярих вэ гэхээр уламжлалт ангаах ухааны бас нэг тодорхой хэмжээний ойлголтыг та бүхэнд хүргэе гэж бодоод. За тэгээд дээрэс нь энэ сүүлийн үед эрүүл амьдралын хэв маягтай холбоотой бас олон зөвлөгөөнүүд гардаг болсон. Тэр зөвлөгөө мэдээллүүдийг хүн болгон одоо өөрийнхөө бие дээр одоо шууд туршиж үздэг, шууд хэрэгжүүлдэг. Энэ нэг талаараа бас эрсдэлтэй үр дагаврыг хүргэж байна. Зарим нэг талаараа өвчлөлт хүргэх эрсдлийг үүсгэж байна шүү гэдгийг бас анхааруулж хэлье гэж бодоод уламжлалт ангаах ухааны онлайн дагуу та бүхэндээ бас тодорхой хэмжээний ойлголтыг өгөх зорилготой өнөөдрийнхөө дугаарыг хүргэж байна. Өнөөдрийн ярих сэдвт маань ер нь бол энэ уламжлалт ангаах ухаан ба эрүүл мэнд гэдэг сэдвээр өнөөдрийн дугаартаа бол та бүхэнд ярьж хүргэнэ. Тэгэхээр уламжлалт ангаах ухааны онлыг бас эрүүл амьдралын хэв маягтай, эрүүл мэндэд ер нь яаж хэрэгжүүлэх вэ? Хүн болгон яаж ойлгох вэ? Уламжлалт ангаах ухааны онлайн дагуу. За энэ сэдвт маань ер нь юуны талаар яригдах вэ гэхээр улирал хамааралгүй энэ зүсийг одоо туулгаад байх нь зөв юм уу гэж. За дээрээс нь хэд их усны хэрэглээ. Тэгээд бас энэ олон хоногор мацаг барих нь зөв юм уу гэдэг энэ гурван асуудлыг бас та бүхэн тодорхой хэмжээний ойлголтойгоор уламжлалт ангаах ухааны онлайн дагуу бас тайлбарлаж хүргэе гэж бодоод өнөөдрийнхөө дугаарыг бэлдэж байгаа. Тэгэхээр энэ улирал хамааралгүй зүс туулгаад байх гэдэг. Одоо сүүлийн жилүүдэд ингээд хүмүүст бас их зөвлөгөө өгдөг болсон байна. Энэ зүсийг ингээд туулгаад бай гэл. Зарим талаараа энэ зүсийг нь турах эмчилгээч юм шиг ингээд яриад явж байгаа. Бас ийм тохиолдлууд бас байна. Тэгээд килограммжийн тутамдаа одоо 40 мл ус суугаарай гэл ингээд зөвлөд байдаг. Бас иймэрхүү зөвлөгөөнүүдийг одоо хүмүүс одоо шууд бие дээрээ ингээд туршиж үзээд янзын асуудлууд бас үүсгэж байгаа. Иймэрхүү талууд бас ажиглагддаг бас. Тэгээд энэ олон хоногоор мацаг барих ч гэдэг юм уу. За тэгээд энэ гурван асуудлыг ерөнхийдөө өнөөдрийн дугаартаа бас хөндөж ярих гэж бодоод. Тэгээд энэ нь уламжлалт ангаах ухааны онлоор юу яаж тайлбарлагддгийг, хүний бие махбод юу ямар байдгийг тэрэнд шууд ингээд хэрэгжүүлээд байх нь зөв зохистой юм уу гэдэг талаас нь ер нь ярих гэж бодоод та бүхэнд өнөөдрийнхөө дугаарыг хүргэж байгаамаа. Тэгэхээр хүний бие махбод харилцаа адилгүй байдаг л да. Одоо түрүүний ярьсан тэр зүсний туулга, за дэрийн ус уухч гэдэг юм уу. Тэгээ зарим тохиолдолд бас энэ олон хоногоор мацаг барих нь бас хүн болгонд харилцаа адилгүй нөлөөлдөг. За зарим хүмүүс нь хийм махбодтой, зарим хүмүүс нь шарын махбодтой, зарим нь бадганы махбодтой гэж. Тэгэхээр энэ харилцаа адилгүй бас хүний бие махбод харилцаа адилгүй байдаг юм байна л да. Дан ганц уламжлалт ангаах ухааны онлоорч биш. Европ энэ шинжлэх ухааны онлоор бас тэгж тайлбарж ярьсан байгаа. Төрөлхийн туранхай хүн гэж байна. Төрөлхийн булчинлаг бие махбодтой хүн гэж байна. Төрөлхийн өөхлөг эдийн давхарга зузаантай төрөлхийн энэ тарган тийм амархан таргалждаг хүмүүс гэж байдаг. Юу ч идэдэг таргалдаггүй хүмүүс гэж бас байна. Төрөлхийн. Тэгтэл одоо шүлсээ залгаал одоо таргалаад идэг гэл хүмүүс хошигнж яриад идэг шүү дээ. Тэгэхээр тэр чинь төрөлхийн харилцаа адилгүй бие махбодтой байдаг гэсэн үг. Тэгэхээр энийг уламжлалт ангаах ухаанд юу гэж тайлбарласан байдаг вэ гэхээр хүний бие махбодыг дотор нь 3 ангилдаг байна. Хийм мөн чанартай хүн, шарын мөн чанартай хүн, бадганы мөн чанартай хүн гэж. За тэгэхээр хийм мөн чанартай хүмүүст түрүүний хэлсэн шиг олон хоногоор мацаг бариулаад байх юм бол яах юм? За эсвэл хит их ус өдөр болгон ингээл хит их усны хэрэглээтэй байвал яах юм? Эсвэл цөсний туулга ингээд хийгээд байх юм бол улирал хамаарахгүйгээр хийгээд байх юм бол ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг асуудал. За тэгээд эрчин шарын махбодтой хүнд, бадганы махбодтой мөн чанартай хүнд ямар байх вэ гэдэг нь хоорондоо харилцаа адилгүй байх нэ. Тэгэхээр хамгийн түрүүнд хүн аливаа зүйлийг өөртөө шууд туршиж хэрэгжүүлэхийн өмнө өөрийнхөө бие махбодын онцлогийг бас мэддэг байх хэрэгтэй гэж. За тэгэхээр түрүүний хэлсэнчлэн энэ уламжлалт ангаах ухаанд хийм мөн чанартай хүн гэж байна. Хийм мөн чанартай хүн гэж ямар байх вэ гэхээр төрөлхийн энэ бүх төрдөө туранхай тийм хүн байдаг. За зарим хүмүүс нэг гидгэр ингээл нэг гидээсэн нуруутай тийм сайхан цэх нуруутай хүмүүс байж байдаг. Зарим нь энэ төрөлхийн бүх төр. Занасаал энэ бүх төрдөө туранхай. Тэгээд арьсны өнгө нь хөхөлбөр өнгөтэй. За тэгээд их ярддаг. Жохо үглээд дүү маягийн хүмүүс байгаад байдаг. Тэгээд их ярддаг ингээд юмд ингээд яриад байдаг тийм хүмүүс. За тэгээ хүүтэн жавар салхинд тэсвэр баг гэдэг чинь гадны цаг агаарын уур амьсгалыг хүүтэн уур амьсгалд хүүтэн цаг агаарт амархан даардаг, хөрдөг. Жохон сэрүүнийг антахгүй амархан даарад ийм хүмүүс бол хийн мөн чанартай хүмүүс байдаг байна.
Тэгээд ийм тэсвэр хүүтнийг тэсэх тэсвэр багтай бэрэг хүмүүс. За тэгээ хөдөлж явах үед үе мөчнөөс нь дуу гардаг гэж. За тэгээ хөгшин настай хүмүүс бол ерөнхийдөө хий бахвад давмгай болсон байдаг. Яг тэрнтэй адилхан ингээл хий мөн чанар давмгай хүмүүс сандал дээр сууж байгаа босох, эсвэл суух, эсвэл хөдлөх үеийнүүд үенээс нь ингээд дуграад идэг, үеийнүүд нь дуграад идэг. Иймэрхүү хүн. За тэгээ хөнгөн хөлбөрөнхий мөн чанартай, ийм бэлэг чанартай бол нойр багтай хүмүүс байдаг гэж. Шүн их нойрон сэрвэлздэг тийм хүмүүс. Нойр угаасаа л төрөлхийн нойр багтай хүмүүс байдаг. За тэгээ дээрэс нь биеийн овор багтай. Ерөнхийдөө л энэ овор багтай жижигвтер тийм биетэй тийм хүмүүс байна. За тэгээ дуу бужиг, инээд баясал, тэмцэлт ч гэдэг юм уу. Ийм даган баясах, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс байдаг байна. За ерөнхийдөө сэтгэлийн хөдөлгөөн ихтэй тэрнтэйгээ холбоотой бас амархан баярлж гомддог ч гэдэг юм уу. Иймэрхүү сэтгэлийн хөдлөл маш ихтэй хүмүүс байж байдаг. За тэгээд хоол ундандаа бол ерөөсөө амтлаг эсэглэн амттай, гашуун амттай, халуун амттай ийм хоол унданд дуртай хүмүүс байдаг байна гэж. Ерөнхийдөө амтлаг эсэглэн гашуун халуун ийм амттай, хоолнд дуртай. Төрөлхийн ийм хүмүүс байдаг. Энэ бол төрөлхийн хий мөн чанартай хүмүүсээ гэж хэлж байгаа. Шарын мөн чанартай хүн буюу энэ одоо энэ зурган дээр үзүүлсэн байна шүү дээ. Бадган хий шар гэдэг. Шарын мөн чанартай хүн бол тэр шаргээ бичсэн сүүлийн тэр булчинлаг ерөнхийдөө энэ булчингийн давхарга төрөлхийн сайтай булчинлаг дасгал хөдөлгөөн хийдгүү, булчингаа хөгжүүлдэггүй мөртлөө ийм төрөлхийн булчинлаг тийм бие хөгжил сайтай хүмүүс бол байж идэг шүү дээ. Ойр дойрны хүмүүст. Энэ бол ерөөсөө шарын мөн чанартай хүмүүс гэж байна. За тэгээ шарын мөн чанар бол ерөнхийдөө энэ гал махуудын мөн чанартай тул ерөөсөө биеийн халуун хэлж, ходоодны халуун хэлчээр их амархан өлсдөг, амархан цангадаг, өлсөд цангах нь их амархан тийм хүмүүс байдаг. Тэгээд ходоодны элч сайтад бол ерөөсөө амархан өлсөд идэг, хоолны ч гэсэн шингээлт маш сайтай ийм хүмүүс байж идэг. Тэгэл эзэн даруйдаа нэг худлгүй өлсдөг тиймэрхүү хүмүүс. Тэгэд юм эдсэн ч гэсэн тэр нэг тэгж өөхөн давхарга суугаад таргалаад байдаг нь баг тийм хүмүүс байдаг. За биеийн овор хэмжээний хувьд бол ерөнхийдөө энэ бадган хийнийтэй харьцуулахад бол ерөнхийдөө дунд гэж байгаа. Ерөнхийдөө л дунд овор хэмжээтэй нэг тийм хэд их тарган биш, хэд их турхай биш, яг таарсан мах өөхөн таарсан ч гэдэг юм уу тийм хүмүүс байдаг. За нойрны хувьд бол ерөнхийдөө дунд зэрэг гэж байгаа. За ер нь бол тэгэл нойронд сэргэг тэгтээ сайхан гүн бат, сайхан унтчдаг. Тэгээд сэрхэн ч гэсэн амархан иймэрхүү хүмүүс. За үс биеийн өнгө нь ерөнхийдөө шарвтар өнгөтэй. Зарим хүмүүсийн хувьд бол ингээд нүдний склерийн хувьд хийн хүмүүс, бадганы хүмүүс гэхэл одоо хийн хүмүүс гэд нүдний склерийн цагаан нь хөхөлбөр өнгөтэй. Бадганы хүмүүс цайвар сайхан цагаан өнгөтэй байж л шарын хүмүүс бол төрлөх мөн чанараараа энэ цусны халуун, илэг цусны халуун ихтэй ийм хүмүүс байдаг учраас ерөнхийдөө нүүр, арьсны өнгө, нүдний өнгө жоохон шарвтар туяатай ийм хүмүүс бол байж идэг. За тэгэхээр ийм байдаг байна. За тэгээд оюун хурц, омог, уур ихтэй гэж. Оюун хурц гэдэг нь одоо сэтгэн бодох чадвар ихтэй, ямар альва зүйлд одоо шамдал ихтэй гэдэг юм уу. За тэгээд нөгөө нэг их шарттай гэлээдэг хүмүүс байдаг шүү дээ. Одоо нэг юмд одоо хожигдох, тоглоом наадам, тэмцэлд хожигдох энд одоо дургу, альва юмны урд одоо манлайлах юм чадварт төрөлхийн тим хүмүүс бол байж байгаа. Эднэр бол шарын махуудын мөн чанар давмгай, төрөлхийн давмгай ийм хүмүүс байдаг байна. Хөлс ихтэй гэж. Амархан одоо энэ хөлрөмтгий хүмүүс байдаг. За зарим хүмүүс ерөөсөө хөлс гардгүй ийм хүмүүс байдаг. Даалангуй хийн хүмүүс ер нь хөлөрдгүй. Тэгэл ер нь бол жоохон бэрэгдүү талдаа тэгэл арьсных нь өнгө нь хөхөлбөр, арьс нь ингээд жоохон уураад тийм арьстай хүмүүс хийн мөн чанартай хүмүүс байж байгаа шүү дээ. Гэтэл шарын мөн чанартай хүмүүс бол хөлс ихтэй. Хөлсний эвгүй өнөр ихтэй. Сугны өнөрч гэдэг юм уу? Шивэр ихтэй ч гэдэг юм уу? Иймэрхүү жоохон хөлсний муухай өнөр ихтэй ийм хүмүүс бол байж байгаа. Энэ бол шарын мөн чанар давмгай хүмүүс байдаг байна. За тэгээд хоол унданда, хоол ундны хувьд бол амтлаг гашуун, ихвүн, сэрүүн эдэнд дуртай гэж байгаа. Сэрүүн эдэнд гэхэд жил одоо тэгээд нэг хоол унд идчихэл араас нь хүүтийн юм залгилаад идэг иймэрхүү хүмүүс бол байдаг. Ам нэг цангадаг учраас дандаа юм хүүтэн юмтай хөргөгчний хүүтийн юм залгилж уух дуртай хүмүүс бол байгаад идэг шүү дээ. Ийм хүмүүс. Тэгээд амтлаг гашуун амттай, ихвүн амттай ийм хоол унданд дуртай хүмүүс байдаг гэж. За тэгээд шарын мөн чанар давмгай хүмүүс бол ерөнхийдөө төрөлхийн
мөн чанараар иймэрхүү мөн чанар давмгай хүмүүс байдаг байна. За дараад нь бадганы мөн чанар давмгай хүмүүс гэхээр одоо энэ зурган дээр бол ингэсэн байна л да. Бадган хий шар гэдэг. Эдний нөгөө хоёртойгоо харьцуулахад бол бадганыг бол ерөнхийдөө таргандуу маягтай ийм хүмүүс байдаг байна шүү. Төрөлхийн мөн чанараараа л нөгөө юу ч идсэн таргалаад байдаг, шүлсээ залгисан ч таргалаад байдаг гэл ингээл яриад байдаг хүмүүс байдаг шүү. Ялангуяа сүүлд нь зарим нэг ингээл эмэгтэйчүүд бас ингээл хошигж яриад байдаг. Юу ч идээгүй ингээл шүлсээ залгихад л барыг таргалаад байна гэл. Энэ бадганы мөн чанарын хүмүүс бол төрлөх мөн чанараараа амархан юм таргалдаг. Жохон амархан таргалах гээд байдаг иймэрхүү. Тэгээд дээрээс нь ходоодны ирч багтаа учраас хавгнах гээд байдаг юм төрөлхийн мөн чанартай юм хүмүүс байдаг. За бас тэрнийг бас анхаарах хэрэгтэй. За биеийн сэрүүн илч багтаа гэж. Биеийн сэрүүн илч багтаа ер нь энэ биеийн халуун бүлээ шарын мөн чанарын хүнтэй харьцуулахад бол бие шарын мөн чанарын хүн бол бид нь ингээл хөрөхөд одоо гар нь халуун, бие нь халуун тийм халуун мөн чанартай хүн байдаг бол энэ бадганы мөн чанарын хүмүүс биедний хөрөхөд бол сэрүүн жоохон хүүтэн дүү биет тийм хүмүүс байдаг. За тэгээд яс үйс нь ил биш тийм тарган ингээд нэг булцгар гартай хүмүүс бол байж байдаг шүү дээ. Бие өнгөн цайвар цагаан тунгалаг царайтай ийм хүмүүс бол бадганы мөн чанар давмгай хүмүүс байдаг байна. За тэгээд биеийн хэлбэр баг зэрэг гэдгэр овор ихтэй. Хин хүмүүсийн бүгдгэрдүү байсан хүн бол бадганы хүмүүс гэдгэр тийм гид стоптой тэгээд дээрэс нь гэдгэртүү тийм хүмүүс байж идэг. За тэгээд өлсөх цангах зовлон бэрхшээлт бол дэсвэр ихтэй. Өлсөх цангах нь бол баг. Зарим хүмүүс өлсгөөрөө ингээл уурлал бохимдал стресстэй байдаг бол бадганы хүмүүс бол тэр болгон өлсөх цангахыг бол тоохгүй дэсвэртэй. За тэгээд зовлон бэрхшээл элдэв сэтгэл санаа тавгүй болох альва янз янзын сэтгэлийн тавгүй байдалд бол дэсвэр ихтэй. Зовлон бэрхшээл дэсвэртэй ийм хүмүүс бол бадганы хүмүүс байдаг гэж элдв юмэг бол тоодгүй тийм хүмүүс байдаг. За тэгээд уурлах нөхцөл гарсан ч уужим алгуур гэж. Зарим хүмүүс ингээл амархан уурлал гомдоод байдаг бол одоо хин хүмүүс бол ерөнхийдөө гомдолдог хүмүүс байдаг. За шарын хүмүүс бол ерөөсө огцом дүрсгийсэн ууртай. Богино хугацаанд дүрсгийгэл ингээл барьцалдаж авах гээд байдаг. Харин бадганы хүмүүс бол алгуур тайван юмд уужуу ханддаг. Уурлах нь тийм алгуур юм хүмүүс байдаг байна. За тэгээ мөн чанараараа бадганы хүмүүс бол ерөнхийдөө зөөлөн сэтгэл сайтай тийм хүмүүс бол бадганы хүмүүс байдаг гэж. Ингэж биеийн онцлог, сэтгэлийн онцлогоор нь ингээд хийшэр бадганы төрлөх мөн чанараар нь бол ангилж ялгаж үздэг байна. За тэгээ бадганы хүмүүс бол төрлөхийн халуун эсгэлэн их хүн ширүүн хэдэнд дуртай. Халуун амттай хоол унданд дуртай, халуун ногоотой юмд их дуртай. За тэгээд эсгэлэн амттай юмд дуртай ч гэдэг юм. Иймэрхүү байдаг байна. За нэг төрлөх хийшэр бадганы одоо мөн чанараар ангилах юм бол ийм ялгаатай байдаг байна. За тэгээд нөгөө хийшэр бадган маань бас данганц төрлөх мөн чанараар биш. Төрлөх мөн чанар гэхэд л одоо төрлөхөөс ахвал янз янзын ингээд төрлөх мөн чанарын ингээд ялгаатай байдал байдаг байна. Тэгтэл бас энэ хийшэр бадганы хувиралт өөрчлөлт наснаас ялгаа бас насаар ялгарч бас өөрчлөгдөж болно. Тэгэхээр хүүхэд нас буюу 0-16 нас гэж. За уламжлалт ухаанд бол хүний насыг бол 100 наслана гэд аваад үзсэн байдаг л да. 0-100 наслана гэд. А тэгэхэд тэгж үзэх юм бол 0-16 нас бол хүүхэд нас. За 16-аас 70 нас бол идэр залуу гэд. Одоо уламжлалт ухааны номонд бичснээр бол ингэсэн байх нь шүү дээ. За тэгээд 70-аас 100 нас бол энэ хөгшин нас гэж авч үзэж байгаа. За тэгтэл манай монголчуудын одоо дундаж наслалт бол одоо энэ 70 орчим л болчиход байна шүү дээ. Ер нь бол одоо ингээл өвчнөөр нас орж байгаа. Тэгэл энэ жам 9-оор нас орж байгаа ч гэдэг юм. Ингээд даваад үзэхэд бол дундаж наслалт бол ер нь бол 70 орчим байгаад байна. За тэгээд 0-16 нас бол ингээд монголчуудын хувьд хүүхэд нас. За тэгээд 16-аас 45 нас бол ер нь идэр залуу нас. За тэгээд 45-аас дээшээ зарим хүний хувьд бол одоо ингээд хөгшрөлт ингээд явагдаж эхэлж идэг. Энийг бас анхаарах хэрэгтэй манай монголчуудын хувьд шүү дээ. Зарим хүмүүст одоо ингээл 45 ингээл 40 нас ингээл даалгавар эмэгтэйчүүдэд 40-оос дээш насны эмэгтэйчүүдэд ингээд цэвэршилт явагдаад эхэлсэн байждаг. Зарим орнууд бас энэ цэвэршилтийн ингээд нас бас өөр харилцаа адилгүй өөр байдаг. Харин манай монголчуудын хувьд бол 45-аас дээш насныхаа ер нь л цэвэршилт явагдаад эхэлсэн ингээл өтөлтийн хөгшрөлтийн шинжүүд ингээл явагдаад эхэлсэн байждаг. За тэгэхээр энэ үед бол ерөнхийдөө хөгшин насаа хөгшөрж эхэлж байна та хөтлж байна ингээд хөгшрөх процесс явагдаж эхэлж байна.
гэж ер нь бол ингэж үзээд байгаа. За яг хөө зарим хүмүүст бол 50-аас дээш нас ингээд ялгаатай янз байж болно л доо хүний бие махбодын онцлог. Тэгээ дээрэс нь өөрийнхөө эрүүл мэндэд хэр анхаарж байгаа гэдгээсээ бас хамаарж байгаа юм. Энийг бас та бүхэн бас ойлгоорой. Бас 40 45 насыг хөгшин нас гэд хэлчлээ гэд бас зарим хүмүүс бас өөрөөр ойлгоод иж магадгүй. За тэгэхээр иймэрхүү. За тэгээд биеийн тамир ингээд хүүхэд наснд буюу биеийн тамир ингээд аривдж дэгжрэх нас гэж байгаа. Тэгэхээр энэ одоо 0-аас 16 наснд ингээд хүүхэд нас ингээд биеийн тамир аривдаад ингээд юугаад өсөж хөгжөөд ингээд ирдэг байна. За тэгээд эдгээр залуунаас буюу 16-аас 45 насны хооронд биеийн тамир гүйцсэн насаа гэж. Энэ бол шар махбодын нас. Тэгэхээр шар махбод бол энэ насанд бол их давмгай байж байгаа юм шүү дээ. Ходоод нийлт сайтай, бие илт сайтай, эрч хүч сайтай ч гэдэг юм уу ийм нас. За тэгээд 45-аас дээш зарим хүний хувьд бол одоо 50-аас 60-аас дээш ч гэдэг юм уу ингээд хүн болгонд харилцаа адилгүй. Гэхдээ манай монголчуудын хувьд дунджаар 45-аас дээш насныханд бол энэ биеийн тамир дороотж эхэлж байгаа. Дийлэнхтэл одоо ингээд эмчэд үзүүлж байгаа, над дээр ирж үзүүлж байгаа хүмүүст бол эмэгтэйчүүд одоо дээр цэвэршилт явагдаад эхэлсэн байдаг. Зарим хүмүүст нойргүйдэлт өртөөд эхэлсэн, нойр нь сэрвэлздэг болсон. Тэгээд энэ нурууны өвчтөй хүмүүс ч гэдэг юм үений зөөлөн эдийн одоо энэ хэд хатууралд ороод илэгдэлд ороод эхэлсэн байдаг. Иймэрхүү байдал ингээл хөгшрөлтийн ингээд процессууд ингээд явагдаад эхэлсэн байдаг ш. Тэрнийг бас анхаараарай. Насны хувьд бол ингээд харилцаа адилгүй ийм юм байдаг байх нь. За тэгэхээр хүүхэд нас бол биеийн тамир аривдж дэвжрэх нас, тэгжиж хөгжих, өсөлт хөгжилтийн юм нас. За эдгээр залуу нас буюу 16-аас 45 нас бол ингээд бүх бие махбод ингээд бүрэн гүйц нөхөн төлжсөн. За тамир гүйцсэн ийм нас гэж байгаа. За тэгээд хөгшрөх нас бол ингээд буцаад биеийн тамир дороотоод ингээд явж байгаа ийм нас шүү. Тэгэхээр энийг бас ингээд анхаараарай. За тэгээд одоо ер нь тэгэл энэ 45-аас дээш насныхан бол бие махбодтой эрүүл мэндтэй бол сайн анхаарч явахгүй бол одоо ингээд хурдан хөгшрөлт хөдөлтийн ингээд процесс хурдан явагдахын л нэг эхлэл тавьж байгаа гэсэн үг. За тэгэхээр 0-аас 16 нас буюу энэ бадганы насанд ингээд ходоодны элч багтай байдаг. Ходоодд бол одоо ингээд юу ч идсэн ингээд амархан шингээж чадахгүй ийм нас байдаг. Ходоод их мэдрэмтгий бөөлжж суулгах нь гэдэг юм уу хоолны хордлогонд орох нь амархан ийм нас. За тэгээд эдгээр залуу нас буюу энэ галын элч сайтай нас 16-аас 45 нас. За юу ч идсэн ингээд шингээгээд байдаг амархан өлсөд байдаг ийм нас. За тэгээд хөгшрөх нас уу 45-аас дээш одоо ийм нас бол одоо ер нь бол ингээд хөгшрөлтийн процесс явж байгаа энэ үед бол тэгш бус гэж байгаа. Зарим тохиолдолд хоол унд шингэхгүй, зарим нь хоол унд сайн шингээд байдаг. За тэгэл энэ насанд бол тэгээд ер нь бол 2 дугаар хоол дийлэгтэл 2 дугаар хоол идэхэ болол одоо шөлтөө хоол иддэг болол эхэлсэн байж идэг шүү дээ. Хүмүүс тэрнийг бас анхаараарай. За тэгээд хэвлийн онцлогоор нь бол энэ бадганы насанд бол хэвлийн онцлогоор нь бол тэгш гэж байгаа. За шарын нас бол суулгадаг. За энэ насанд 16-аас 45 наснд бол ерөнхийдөө амархан гүйлэх гэдэг иймэрхүү насаа. За тэгээд хөгшөрж байгаа нас буюу энэ ингээд 45 ингээд 50-аас дээш насныхын хий насанд бол чирэг гэж байгаа. Энэ чирэг гэдэг нь бол өтгий хатдаг, хэвлий хийгээр дүүрдэг ийм нас болчдөг. Тэгэхээр ингээд зарим хүмүүст л өтгөн хатаад байна гэж зөөр хэлээд байдаг ийм хүмүүс бол байна. Тэр бол нэг хөгшөрж байгаа энэ хөгшин улсуудад бол энэ насны онцлог байдаг байна шүү дээ. Насны онцлогоороо хий махбод давмгай болоод ирэхээр хэвлий хий дүүрдэг, өтгөн хатдаг. Иймэрхүү шинж тэмдгүүд, иймэрхүү зөөрүүд бас илрээд байдаг. Бас тэрнийг бас мэдэх хэрэгтэй. Нэг эрүүл амьдралын хэв маягт ингээд эрүүл амьдрах, эрүүл байлгах тухайд ч гэдэг юм ингээд бас янз янзын зөвлөгөө мэдээллүүд бас их гардаг болсон л доо. Энэ цусны туулга, тэгээд дээрэс нь усны хэрэглээ, тэгээд нь мацаг барих гэдэг. Дараагийн дугаартаа бас би нэг энэ мацаг барихын талаар бас нэлээ бас дэлгэрүүлээд ярих гэж бодож байна. Бас олон хүмүүс бас асуусан мацаг барихын талаар бас зөвлөд өгөөч гэдэг. Тэгэхээр эднийг хүн болгон бие махбодын онцлогтой яаж тааруулах вэ гэдэг талаар би бас түрүүнд ярьлаа. Энэ хүний бие хүн болгон өөрийнхөө бие махбодын онцлогт зохицуулж хэрэглэх хэрэгтэй гэж. За тэгэхээр энэ туулганы хувьд бол энэ зүсний туулга гэдгийг бол одоо тураах зорилгоор бас сүүлийн үед бол хамаагүй хийгээд байна л да. Өвөлчгөл хийгээл, зунчгэл хийгээл, шинжилээс өмнө турцгаая, зунаас одоо өмнө турцгаая гээл
томоохон баяр наадмаас өмнө ингээл турцгаая гэл ингээл тураах имчилгээ юм шиг ингээд цэсний туулгыг ингээд хийгээд байдаг. Гэтэл цэсний туулга гэдэг юмыг бол уламжлалт ангаах хонд бол одоо эрүүл байлгах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, элэг цэсний халуун тэр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тухайд эрүүл хүнд бол намрын хувьлал туулгахыг зөвлөд байгаа юм. За тэгээд дээрэс нь яг элэг цэсний халуун ингээд босцсон өвчний шинж тэмдэг илэрж байгаа үед бол яг улирал хамаарахгүйгээр туулгаж болдог л доо. За тэгтэл эрүүл хүн турхын тухайд цэсний туулгыг бол одоо тэгж улирал хамаарахгүй бас хийгээд байх нь бас зохимжгүй байгаад байгаа. Тэгэхээр энэ элэг цэсний халуун, шарын халуун бол зуны үед бол улиралд бол хурдаг юм улирал. За намар бол босдог, өвөл бол амиралдаг гэж нь улирлынхаа мөн чанараар. За тэгэхээр зуны улирал хурж байгаа элэг цэсний энэ халууныг бол амирлуулах уу ингээд тангаар амирлуулдаг юм а, тан уулгадаг юм. За тэгээ намар энэ боссон шар элэг цэсний халууныг арилгах буюу нөгөө цэсний туулгыг чинь намрын улирал гэдэг байна шүү дээ. За тэгээд өвлийн улиралд энэ улирлынхаа мөн чанар өөрөө амьдралж яадаг учраас дээрэс нь цэсний туулга хийгээд байх юм бол даардаг болно, бээрдэг болно, ходоодны илч байхгүй болоод хоол шингэхээ болно. Зарим хүмүүс түр хавгнана иймэрхүү завирууд хүртэл илрээд идэг. Үе мөчөөр нь хүртэл өвддөг ийм завирууд бас илэрдэг. Бөөрийн асуудалтай ч болдго юм. Тэгээд янз янзын олон архаг өвчний бас үр дагаврыг бас үзүүлж яадаг шүү. Тэрнийг бас ингээд анхаарахгүй ингээд өвлчгөл туулгаал, зунчгэл туулгаал ингээд яваад байгаа нь бас асуудалтай байдаг. Тэрнийг бас анхаараарай. За тэгэхээр улирлын мөн чанараар аваад үзэхэд бол ийм байх нь. За тэгээд туулга буруутгах гэдэг нэг юм асуудал. Тэгэхээр энэ өвлийн улирал, зуны улирал гэдэг юмнаас хамаарахгүйгээр бас ингээд туулгыг буруудуулах гэдэг бас нэг асуудал байна л да. Тэгээд энэ дээр бол туулга хэтэрх юм бол гэж. Тэгэхээр хүмүүний бие махбодын онцлогт тааруулж туулгахгүй хэмжээг нь ингээд хүн болгонд ингээд нэг хэмжээгээр адилхан туулгаад байх юм бол түрүүний нөгөө бадганы мөн чанартай, шарын мөн чанартай, хий мөн чанартай хүмүүст шууд ингээд нэг хэмжээгээр ингээд туулгаад байх юм бол зарим хүмүүс тэр туулах хитрнэ. Заримд нь дутууд нь, заримд нь бурууд нь ч гэдэг юм иймэрхүү асуудал үүсгэнэ. За тэгэхээр хий мөн чанар давмгай хүмүүсийг туулгаад байх юм бол тэр нь бас заримдаа хитрэх асуудал гараад байна. Тэгэхээр ингээд зүрхээр нь хатгуулдаг, зарим тохиолдолд ерөөсөө туулга гарахгүй бүр өтгөн хатдаг. Тэгээд дээрэс нь хөвлөд усаар хий төгжирчдэг юм асуудлууд бас байгаад байдаг. За тэгэхээр туулга хитрэх юм бол уламжлалт ангаах ухааны онолд бол ингэсэн байна л да. Биеийн тамир барагдаж хий хөдлөн галын илт сөннө гэж. Туулга хитрэх юм бол галын илт, ходоодны галын илт сөндөг байх нь, хоол шингээх чадвар мууддаг байх нь. Тэгээд дээрэс нь биеийн тамир барагдаж хий босдог гэж. За тэгэхээр хий босоод ирэх юм бол энэ өтгөн хатдаг болно, нойрон сэрвэлцдэг болно. Зарим хүмүүс туулга хийлэгцсэний дараа хэтрүүлээд туулга хийлэгцсэний дараа зүрхээр нь хатгуулаад байдаг. Зарим эмэгтэйчүүдэд сарын тэмдгэнд хүртэл одоо өөрчлөлт ордог. Ийм асуудлуудыг бас үүсгдэг шүү дээ. Энийг бас анхаараарай. За тэгээд туулга сулдах юм бол гэж. Энэ туулга сулдах юм бол бас энэ нөгөө түрүүнд ингээд ярьсан нөгөө хий мөн чанартай, шарын мөн чанартай, бадганы мөн чанартай хүмүүс байдаг. За тэгээд эднэрт ингээд зөвхөн ингээд тураах зорилгоор туулга хийгээд хахаар цаад элэгцсний халуун гэдэг юм дарагдахгүй мөртлөө хий хөдлөөд доторх тэр үлдсэн тэр элэгцсний халууны чинь бид сархаагаад, дархаагаад арсны өнгө шарлах, нүд шарлах, ходоодоор нь халуун өргөх, зарим хүмүүст бол халуун эсэглэн усаар хүртэл гулгиж ингээ бөөлжүүлээд идэг. Иймэрхүү зовиорууд илрээд байдаг штеп. Тэгэхээр энэ туулга гэдэг юмыг одоо зөвхөн ингээ тураах зорилгоор бас эмчилгээнд бас ашиглаад байх бас дэмийл гэж хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр энэ болгоныг бас та бүхэн бас бодоорой. За тэгээ болохгүй нас гэж байна, өвчин гэж бас байна. За тэгээд энэ зөвхөн ингээ турах гэж байгаа хүмүүс чинь цаана янз янзын асуудлууд бас байгаад байна шүү дээ. Би одоо туръя гэл ингээл цусны туулах хийх гээд идэг. Болохгүй хүн гэж байна. Зарим үед бол хүүл эмэгтэйчүүд өтгөн хатдаг. Тэгээд дээрэс нь нойрон сэрвэлцдэг, зүрхээр нь хатгуулдаг, сарын тэмдгийн хямралтай иймэрхүү хүмүүс сэтгэл нь тавгүй байгаа. Урд өдрөн ч юм уу хэдэн хоногийн өмнө сэтгэл нь ихээр тавгуутсан, цус ихээр алдсан ч гэдэг юм. Иймэрхүү завар шинж тэмдэгтэй хүмүүс бол туулах хийлгэж юус огт болохгүй. Тэгээд дээрэс нь болохгүй нас гэхээр одоо түрүүний хэлсэн тэр хөгшин настай улсууд хамаагүй. Одоо 70-аас дээш насныхан, 60-70-аас дээш насныхан бол ер нь туулах хийлгэх гэдэг. Ер нь дэмий. Яг үгүй 45-аас дээш 50 насных улсууд бол эмчилгээ хийлгээд сайхан туулах хийлгээд хийгээ дараад сайхан туулах хийлгэж болдог.
Тэгэхээр 60-аас дээш 70-аас дээш насныхан бол гэж хамаагүй туулах хэлгээд байхгүй бол ерөөсөө зохимжгүй. За тэгээд түрүүний хэлсэн тэр улирлын мөн чанар гэж байгаа. Тэр болохгүй улирал гэж бас байна. Өвлийн улирал, зуны улирал тэгэл дур мэдээж туулах хэлгээд байх бол одоо дэмил гэж хэлэх гээд байгаа. Моламж лангаах ухааны онол дээр бол тэгж хэлсэн байгаад байгаа шүү. Тэрнийг бас анхаараарай. Тэгэхээр нэг өвлийн шинэ жилээс өмнө одоо плажанда багтайгээл тураах гээд идэг. 100-нд наадмаас өмнө туръя гээл зуны улиралчгэл туулах гээд идэг гэдэг ингээл энэ бол болохгүй л гэж хэлэх гээд байгаа юм. Түрүүнд ингээд хүний бие махбодын онцлогт ингээд тааруулахгүйгээр туулах хийх тухай ярьсан. Тэгтэл бас энэ усны хэрэглээ гэж бас нэг юм байна л да. 40 одоо килограммжийн тутамдаа 40 мл ус уу гээл хүн болгонд одоо надад ихтэл одоо би чи 80 кг гэтэл өдөр болгон би 3.2 литрийг ус уух болчиход байгаа байхгүй ус уух. Гэтэл би бас ингэж ууж үзсэн. Эхний хэдэн хоног гайгүй мөртлөө тэгэл нэг 7 дахь 8 дахь хоногоос ахуулаад хавгнаал эхэлдэг юм байлээ. Бас энийг бас бодолцох хэрэгтэй. Энд чинь нэг амьдарч байгаа орны цаг агаар, уур амьсгал, ямар улирал гэдэг улирлын мөн чанар гэдэг янзын асуудлуудаас бас болж өөрчлөгддөг. Улирал солигддгүй дан ганц нэг улиралтай оронд бас тэрнээс бас таархал байх. Гэхдээ манай монголчин бас улирал солигддог, өвөл нь эрсдээс хүүтэн болдог, зун нь халуун болдог ингээд ийм ялгаатай байдаг шүү дээ. Тэгэхээр энэ ус уух гэдэг усны хэрэглээгээ зөв зохицуулах гэдэг хүмүүс ийм асуудлуудыг бас бодох хэрэгтэй. Хамгийн түрүүнд энэ ходоодны галилч буюу тэр хоол шингээх чадвартайгаа уялдуулах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хийн хүн хоол шингээх чадвар тэгш бус, шарын хүн хоол шингээх чадвар сайтай, бадганы хүн хоол шингээх чадвар султай гэсэн. Энэнтэйгээ бас уялдуулах хэрэгтэй. Хоол шингээх чадвар султай хүн байгаад идэг, дээрээс нь ус уугаал байдаг ингээд улам хоол шингээх чадвар ч муудаад байдаг шүү. Энийг бас анхаараарай. Тэгээд энэ усны мөн чанар гэдэг чинь өөрөө ус чинь усан махбод. Ходоодны хоол шингээх чадвар гэдэг чинь галын илч гэж хэлээд байгаа уламжлалгаа авах. Тэр чинь халуун мөн чанартай. Тэгэхээр халуун гал дээр ингээд ус хийгээд хахаар тэр хоол шингээх чадвар ерөөсөө яваандаа дарагдаал байдаг л тийм л юм. Тэгэхээр хит их хүүтэн ус уух гэдэг дэмий, нэг дор их хэмжээтэй залгилж уух гэдэг бас дэмий, хоолны араас шууд хүүтэн ингээл нөтөө юм уугаад байх бас дэмий. Тэрнийг бас зохицуулаарай. За тэгээд түрүүний ярьсан тэр хүний бие махбодын онцлог гэж өөрийнхөө би хийн хүү юм уу, бадганы хүү юм уу, шарын хүү юм уу гэдгийг бас анхаарч мэдэх хэрэгтэй. За тэгээд өдрийн цагийн хэмнэл гэж юм байгаа. Энтэй уялдаад бас нэг улирлын мөн чанар гэж байгаа. Өдрийн цагийн хэмнэлийн талаар би яг өмнөх дугаарт бас хэлсэн байж байгаа. Тэрнийг та нар бас нөхөд сонсоод үзээрэй. Тэгэх юм бол яг энэ өдрийн цагийн хэмнэл гэдэг юмыг та бүхэн сайхан ойлгочихно. Яг энэний өмнөх дугаар дээр байж байгаа шүү да. За тэгээд тэнцвэрт байдал гэдэг. Биеийн тэнцвэрт байдал одоо энэ шингэний тэнцвэрт байдал гэж хэлээд байгаа юм л да. Хүний биед хит их ус шингэн ороод ирэхээр хаван үүсдэг, хаван хуримтлагддаг, хоолны шингээлт мууддаг, үе мөчний өвчлөл үүсдэг, иймэрхүү эрсдлийг дагуулж идэг. За шингэний хэрэглээ хит багтай байх үед бөөрийн чулуу, тэгээд илэг зүсний халуун хит бадрах, иймэрхүү хий их аривдах, иймэрхүү шинж тэмдэг бас илэрдэг. Тэгэхээр энийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд бодисын солилцоо удаашрч гэдэг юм уу иймэрхүү асуудлуудыг үүсгэж байгаа шүү дээ. За тэгээд усны хэрэглээ хэтэрх юм бол нөгөө түрүүний хэлсэн хоол шингээх чадвар муудна, бие хавгнана. Иймэрхүү бөөрийн өвчлөл, усан махбод ингээд давнгаа болоод ирэхээр хавангийн өвчнүүдтэй маш их ихсдэг. Үе мөчний өвчнүүд ч гэдэг юм иймэрхүү юмнууд маш их ихсдэг. Тэгэл өглөө усаад ирэхээр нүд нь хавгандсан, шилбээр нь хавгандсан иймэрхүү хүмүүс сүүлийн үед бас ихсээд л байгаа энэ. Хит их шингийн юм уугаад байдаг. Тэгэл гадуур явж байгаа ингээл хүмүүс байнга л усны савтай ингээл ус уугаал ингээл залгилаал яваад байх юм. Тэр энэ бас зарим талаараа сайхан болоод байгаа ч гэсэн бас хэтрээд байх юм бол эрсдлийг бас үүсгдэг шүү. Тэрнийг бас анхаарж байгаарай. За мацаг барих гэд. За би яг дараагийн дугаартаа юм уу нэг энэ мацаг барихын талаар уламжлалт ангаах хүнд яаж мацаг барилдгийг. За тэгээд зөв зохистой мацаг бариулах арга нь ямар байдгийг, яаж мацаг барих юм бол бас аюултай эрсдлийг дагуулдгийг гэдэг талаар тусад нь яг мацаг барих гэд бичлэг сэдв бэлдээд бас бичлэг оруулчнаа. Тэрнийг бас сонирхоод үзээрэй. За тэгэхээр мацаг барихтаа нэг ийм хэдэн асуудлуудыг бас бодох хэрэгтэй. За тэгэхээр энэ ажлын ачаалал гэдэг юмд хамгийн түрүүнд зохицуулах хэрэгтэй. Одоо энэ мацаг барих гээл мацаг бариулъя гээл ингээл нэг группт давхиж оруулаад төлбөртэйгээр оруулаад олон олноор нь ингээл хүмүүсийг хамруулаад
мацаг өрөөлөл олон хоногоор ингээл өлсгөөл ингээл яваад байгаа. Иннээсээ болоод хоолн шингэхгүй болцсон. Зарим эмэгтэйчүүдэд сарын тэмдэг нь хүртэл ирэхээ болцсон. Зүрхээр нь хатгуулсан, нойрон сэрвэлцсэн, нойргүдсэн, хийн бүр хямарсан иймэрхүү өвчтөе зовиртой хүмүүс хүртэл ирж үзүүлж ирсэн над тэр. Тэр эн чинь өөрийнхөө биений онцлог энэ ажлын ачаалал гэдэг юмдаа бас зохицуулаг байгаа хамгийн түрүүнд. Хүн хүнд ажил хийдэг, шүн нойртой нойргүй хонж ажил хийдэг. Ийм хүмүүс мацаг бариад байх бас зохимжтой юу гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд түрүүний хэлсэн тэр хийн мөн чанартай юу, бадганы мөн чанартай юу, шарын мөн чанартай юу гэдэг. Яг нь тэр бадганы мөн чанартай хүмүүс бол мацаг бариад байхад бол өлсгийг бол нэг хэсэгтээ сайхан тисээ дэвчиж чаддаг. Игтэл хийн мөн чанартай хүмүүс мацаг бариад байх юм бол хийн улмал харивтаад байна. Нөгөө сарын тэмдгийн алдагдал хий аривдсан шинж тэмдэг, нойрон сэрвэлцдэг, зүрхээр нь хатгуулдаг, өтгөн хатдаг. Тэгэл би энэ жихүүцэж даарад эхэлдэг. Иймэрхүү зовируудыг бас үзүүлээд эхэлдэг шүү. Энийг бас анхаараарай. За тэгээд улирлын мөн чанар гэж байгаа. Ямар улиралд мацаг барих ёстой, ямар улиралд мацаг барихгүй байх нь зөв юм гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За тэгээд хамгийн түрүүнд энэ бас нэг мацаг барих зорилго гэдэг юм аа тодорхойлох хэрэгтэй. Ерөөсөө турхын зорилгоор, турах зорилготой мацаг бариад байгаа бол та эрүүл мэндээ л сүтгэхэд байна. Эрүүл мэндээ эрсдэлд оруулаад байна л гэж хэлэх гээд байгаа. Яг нь тодорхой хэмжээгээр 1-2 хоногийн хугацаанд ч юм уу ингээд мацаг бариад хоолоо сойх юм бол хоол шингээх чадвар маш сайн болдог. За тэгээд энэтэй уялдуулаад дасгал хөдөлгөөн хийгээд ингэж турнах гэхээс шууд ингээл дан өөрийгөө өсгөж зовоож турна гэдэг чинь бас асуудал шүү дээ. Тэрнийгээ бас тогтоох хэрэгтэй. За тэгээд хэд толон хоногоор мацаг бариад байх бас л асуудал үүсгэж байна. Зарим хүмүүс энэ 7 хоног, 10 хоног, 14 хоногоор хүртэл ингээл шүл уснаас өөр юм идэж явахгүй, зажлах юм идэж явахгүй ингээ мацаг бариад өөрийгөө зовоогоод явцсан хүмүүс бол бас байгаад идэг. Тэрнийг бас анхаараарай. За тэгээд мацаг барихыг одоо буруудуулах юм бол өөртөө тохируулахгүй бол өөрийнхөө биеийн онцлог тааруулахгүй байх юм бол тэгэл хөвчлөл үүсгдэг штэ. Түрүүний хэлсэн зүрхний өвчин, нойргүддэг, өтгөн хатдаг, сарын тэмдгийн хямрал, тэгэл бие махбод нь даардаг, хүрдэг. Иймэрхүү над захын зовирууд шинж тэмдгүүдийг үзүүлэл эхэлдэг. Тэгэл цаашдаа бол ужиг өвчний л эхлэлийг эндээс тавиад эхэлждэг шүү. Тэгэхээр энэ болгоныг бас анхаарж байгаарай. За тэгэхээр өнөөдрийн миний ярьсан сэдв бас энэ хүрээд ингээд дуусч байна. Өнөөдрийн ярьсан ярилцлага бичлэг маань ингээд дуусч байна. За тэгэхээр та бүхэнд ингээд уламжлалт хангах ухааны онлоор ингээд онлын дагуу хүргэж байгаа энэ зөвлөгөө мэдээлэл ер нь хэр үр дүнтэй, хэр сайхан зөвлөгөө мэдээлэл болж байна. Тэр талаараа миний бичлэгний дор комент хэсэгт одоо санал сэтгэлдээ бас харамгүй хүргээд өгөөрэй, харамгүй бичээрэй. За тэгээд дараагийн бичлэгт зөвлөгөө мэдээлэлд юуны талаар яриулахыг хүсэж байна, ямар асуулт асуумаар байна, юуны талаар мэдээлэл авахыг хүсэж байна. Тэрнийгээ бас бичээд өгөөрэй. Тэгэх юм бол би бас харамгүй бас чадах чинээгээр хариулахыг хүсэж байна. Тэр ярьсан зөвлөгөө мэдээлэл маань энэ хүрээд өндөрлж байна. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.